За өнөөдөр бол бид энэ Баянзүрх дүүрэг хан уул дүүргийн одоо хорооны засаг дарга, нийгмийн ажилтнууд, дүүргийн одоо нийгмийн асуудал хариуцсан мэрэгжилтнүүд, өрхийн эрүүл мэндийн төвийнхэн, за тэгээд дархлаажуулалтын асуудал хариуцсан халдвар төвчин судлалын үндэсний төв, нийслэлийн эрүүл мэндийн газар гээд олон одоо байгууллагуудын гол энэ төслийг хэрэгжүүлэхэд түлхүүр одоо хүмүүсээ цуглуулад одоо уулзалт хийж байна. За энэ уулзалтын хүрээнд бол бид одоо өнөөгийн байдалд одоо тулгамдаад байгаа ямар асуудал байгаа юм. За одоо эмзэг бүлгийн гэдэг юм уу дархлаажилт хамрагдаж чаддгүй энэ одоо өрх бүлд маань, эцэг эхт маань, асран хамгаалагчд маань, гэр бүлд нь энэ хүүхдүүдэд ямар одоо бэрхшээл тулгамдаад байдгийг энийг бол нэгдүгээрт нь бол олж тогтоож тодруулах, хоёрдугаарт нь бол хамтын ажиллагаагаа бид яаж одоо цааш нь одоо өргөжүүлж, өрнүүлж явуулах уу гэдэг чиглэлээрээ бол хамтарч ярилцах гэдэг ингээд уулзалтыг зохион байгуулж байгаамаа. За өнөөдрийн уулзалтын үр дүнд бол бид ер нь энэ дараагийн одоо 2-3 сард хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа бол нэлээд тодорхой болгоод төлөвлөгөөгөө гаргана. Энэ уулзалтын одоо ярилцлагын дүнд бол бид нар төлөвлөгөөн төр тулгуурласан үйл ажиллагаа бол цааш нь бол хэрэгжүүлэх юм байгаамаа. За өнөөдөр энэ манай эрүүл мэндийн яам хүүхдийн сан хамтраад манай нийслэл хотод аслагдсан дүүргүүдэд амьдардаг бага насны хүүхдүүд өрхийн эрүүл мэндийн төвөдд хандаж нөгөө дархлаажуулалтаа ордоггүй байгаа энэ асуудыг маш чухлаар хэлцэж байна л да. Тэгээд энэ өдрийн энэ хэлцэх уулзалтанд манай хаан уул дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар оролцож байна. Тэгээ манай хаан уул дүүрэгт бол аслагдсан хороодууд бас нэлээдгүй байдаг. Тухайн аслагдсан хороодод одоо өрхийн эрүүл мэндийн төвөдд бүртгүүлэхгүйгээр хүүхдийн дархлаажуулалтанд хамрагдахгүй байдаг юм нэлээд олон бага насны хүүхдүүд байдгийг. Тэр хүүхдүүд яагаад энэ өрхийн эрүүл мэндийн төвөдд хандаж дархлаажуулалтанд орохгүй байгаа гол шалтгаан нь юу юм те? Ямар асуудлууд байдгийг. Энэ асуудлуудыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг гол зангилааг бид нар өнөөдөр ярилцгаад ингээд сууж байна л да. Тийм учраас одоо энэ хэлцүүлэг уулзалтын үр дүнд бол энэ дархлаажуулалт хамрагдахгүй байгаа бага насны хүүхдүүдийг л бид нар өрхийн эрүүл мэндийн төвөддөө бүртгэж аваад тэгээд дархлаажуулалт хамруулах айхтар нийгмийн одоо халдвар төвчнөөс сэргийлэх хамгийн гол үр дүн ач холбогдол нь энд байгаамаа. Манай хаан уул дүүрэгт бол 13 дугаар хороо, 14 дугаар хороо, 10 дугаар хороо гэдэг ингээд хамгийн аслагдсан 50-60 км-ийн зайтай ийм 4 хороо байдгийг. Энэ 4 хороонд одоогийн байдлаар бол нэлээд олон хүүхдүүд бас энэ дархлаажуулалт хамрагдахгүй үлдчихэж байгаа юм тохиолдлууд байна. Тэгээд энийг бас бид нар бол судалгаагаар гаргаад ирсэн байгаа. Тэгээд одоо хамгийн гол нь энэ хүүхдүүдэд бид нар ямар арга замаар дархлаажуулалт хамруулах вэ гэдэг гол шалтгааныг гаргах гэж сууж байна. Хоёр одоо дүүрэг байгаа нийслэл, нэг нь Баянзүрх дүүрэг, нэг нь хаан уул дүүрэг байгаамаа. За тэгээд аслагдсан хамтран ажиллаж байгаамаа. За эрүүл мэндийн яам дээр бол ажлын хэсэг байгуулагдсан. За энэ хоёр дүүргийг одоо оролцуулсан ийм төслийг за тэгээ өнөөдөр эцсийн байгууллагын хүүхдийн сантай хамтран зохион энэ төслийнхаа хүрээнд бид нар одоо анхныхаа уулзалтыг зохион байгуулж байна. За сайн бацгаана уу та бүхэнд нүглэний мэд хүргэе. За хүүхд нүбийн хүчтэй эхлээд ингээд явна гэсэн ийм тооцоолт байгаа, төлөвлөгөөтэй байгаа. За хоёрдугаарт нь бол бүгд нэгдийн өөрсдийн оролцоог бол их сайн хангаж боловсруулна гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол бид эрүүл мэндийн яам байдаг юм уу нөгөө иргэдийн оролцоотойгоор ийм одоо хаяг адарсан тэр аслагдсан тэр хөгж очтон яаж хийх юм хүүхдээ яаж одоо халдвар төвчнөөс сэргийлэх юм халдвар төвчнөөс сэргийлснээр вакцины хүүхдийн хэлхээний тоног төхөөрөмжийг одоо дагалдах хэрэгслийн хамт нийлүүлэх хяналтаа хүрээнд Монгол улсад одоо оруулж ирж байгаа энэ төсөв хөрөнгөөр бид одоо яаж энэ одоо саяны хэлсэн 3 зорилго Баянзүрх дүүрэг, хаан уул дүүргийн өрхийн эрүүл мэндийн төв, за хорооны дац төсөл хэрэгжүүлэх баг маань одоо бид бүгдээрээ гэж бодож байна. Энэ дотор өрхийн эмч нар байгаа, хорооны төрийн нийслэлийн эрүүл мэндийн газар нийгмийн эрүүл мэндийн хэлцээ дархлаажуулалт тарих төрөлсөн. За бүгд мэдж байгаа тийм Монгол улс мянганы хөгжлийн зорилтыг биелүүлсэн дэлхийн 3 том зорилтыг бид биелүүлж чадсан. За ийм амжилтанд хүрэхэд энэ өрөөнд сууж байгаа бол халдвар төвчний хязгаарлах,
тохиолдлыг хязгаарлах, мөн хүүхдийн эмгэгдлийг бууруулахад чухал ач холбогдолтой бас хүрээнд энэ үйл ажиллагааг яг дэлхийн бусад орнуудтай адилхан ингээ хэрэгжүүлж явж байгаа. За энэ тогтвортой энэ ирээдүйн 10 жил дотор бид эрүүл мэндийн салбар ямар бодлогоор явах юм бэ? Тэр тусмаа